Сайн байцгаана уу? Та бүхэндээ 2014 онд нээлттэй хийж байсан нэгэн сонирхолтой киног ярьж өгөхөд бэлэн боллоо. За тэгээд үзгээсээ өмнө лайк болон subscribe дарж дэмжихээ битгий мартаарай. Ингээд кинонд орцгоё. Кино манай гол дүр Жинүү шинхэн найз охиноо дугуйн дээрээс сунлаад ноон тал дундуур яг л романтик киноны баатар шиг л салхи татуулан давхиж байгаагаар эхэлнэ. Гэтэл тэдний замд сургуулийнхаа охтын бүлэглэлийн толгойлогч асаалттай танк шиг догшин Ёнсу тархан тэр. Ёнсу уг нь багаасаа л Жинүүд сэтгэлтэй байсан болохоор түүнийг өөр охинтой жаргалдаа явж байхыг хараад дотор нь шатгашгал болгоч юу ч болоогүй мэт өөр сургуулийн охидтой хийж байсан ширүүн зодоонд руугаа буцаад л орчихно. Харин нөгөө талын толгойлогч Ёнсугийн нүүрлөө чанхан болгоод авсан ч манай хүнд энэ бол өдөр тутам тохиолддог л жирийн үзэгдэл тул ганц өвдөгдөж гидсрүүн цохоод л өрсөлдөгчөө газар дээр нь ухаан алдуулж орхив. Харин энэ үеэр Жинүүгийн сайн найз нь огтод гаж донтон шиг аашиж байгаад ганц чанга алгадуулаад авсан ч манай мэрэгжлийн Жинүү найздаа огтыг яаж найрах өөрийнхөө нууц жарыг зааж өгөхөр болов. Тэрээр эхлээд гарынхаа ард талаар газар дээр нь зөөлөн хурж үзээд хэрв тухайн охин уурлахгүй бол гараа эргүүлээд ирж эхлэндэ хэмээн зааварчилж байгаа нь яг л шид шиг үйлчлдэг гэлтэй. Төд удалгүй багш бэлгийн боловсролын хичээл орж эмэгтэй хүний биеийн бүтцийг харуулсан зургууд гаргахад хөвгүүд ч яаж зүгээр байх вэ? Бөөн шуугаан дэгдээгээд авав. Хачиргалтай нь охтын ангид багш эрэгтэй хүний биеийн бүтцийг заахад бусад охид ичиж улааж байхад манай Ёнсуг л үүнийг огт тоосон шинжгүй ширээгээ дэрлээд нам унтаж байгаа нь тэр. Нөгөө талд Жинүү шинхэн байгаа онлоод өнөөх нууц аргаа туршаад амжлаа. Тэрээр богино үстэй охинд талбайн шугам татахт нь тусалж байхдаа далимдуулаад эсэн дээр оройн хоолнд ирсэн зурус бичээд үлдээж гэж байгаа юм. Харин охины найзууд нь тэр плейбой залуугийн залмигэнд автахгүй байхыг сануулсан ч охин түүний дур булаам царайг нь эсэргүүцэж чадалгүй. Болзоонд явгаар шийдчихгэнэ. Тэр би ийм амархан өгөөш биш шүү гэж гүрээсэн хэрнээ Жинүүгийн би чамаас нүдээ салгаж чадахгүй чи үнэхээр үзэгсэлэнтэй гих уран ярианд нь маш амархан уяраад л явчихна. Гэртээ харах замдаа тэд хажуугийн сургуулийн бүлэглэлийн толгойлогч догшин гуаншигтэй таарч бөгөөд Жинүү энэ дээрлгүй залуугаас өгтлээ айдаг байв. Аз болгоод Ёнсуг өөрийнхөө охтоор гуаншигийг дуудуулан холдуулснаар Жинүүч гайгүй цухтаад амжина. Үнэндээ Ёнсуг гаднаа хатуу ширүүн харагддагч үргэлжил түүнийг нууцаар хамгаалж ирж л дээ. Мөн гуаншиг болон Ёнсугийн бүлэглэлүүд холбоотон бөгөөд гуаншигч бас Ёнсугт аль эртнээ сайн байсан болж таарав. Ёнсуг түүнээс яагаад дандаа Жинүүгээр оролддог болохыг нь асуухад гуаншигийн охин дүүн манай хүнд хаягдсанаасаа болоод гэрээсээ цугцсан гэдгийг олж мэдснээр үйл явдал улам ээдрээтэй болж эхэллээ. Харин Жинүү аюулаас мултарсандаа баярлан өөрийнхөө нэрийн хуудас болсон сэтэн хаяг харгаа туршиж өнөөх гинэн охиныг кинонд урахад мань охинч түүний арганд тэр чигтээ автаж орхилоо. Ийхүү гэртээ ирэнгүүтээ шинхэн олцынхоо нэрийг байлдан дагуулсан октийнхоо чагсаалтанд баяртайгаар нэмж тойлонд өөрийнхөө царайлаг дүрхийг бишрэн бүжиглэж байгааг нь харахаар энэ залууд үнэхээр л ямар нэг өвчин байна шүү л гэлтэй. Харин Ёнсугийн амьдрал арай өөр өнгөтэй бөгөөд тэднийг шүндэл болтол чангадуу чимээ тасардаггүй баар ажилуулдаг тул охин үйлчлүүлэгчдийг бүгдийг нь явдал гадаа хүлээж судаг ганцаардмал нэгэн. Тэр орой бааранд зөвхөн Жинүүгийн аавал арх хүн үлдсэн байсан бөгөөд эхнэр нь орхиж явснаас хойш тэрээр шүн бүрэл энд ганцаараа шаналлаа тайлдаг болж л тээ. Харин Ёнсуг өрөөндөө ороод нэгэн хуучин гортог гаргаж ирэн нандагнан ширтэг бөгөөд энэ нь түүний хувьд хиндэж хэлж зүрхлээгүй хамгийн нандин урсгал нь байлаа. Маргааш өглөө нь Ёнсугийн ээж цэцэрлэгийг нь арчлахад тусалсан Жинүүгийн аав талархал илэрхийлээд жимс бариад ирэв. Гэтэл түүний шинхэн хавчаарыг аав нь анзаарахад ээж нь ичингүүрэн улааж байгааг харвал энэ хоёр хөрш бие биедээ сэтгэлтэй болчихсон ч юм шиг л харагдана. Харин Жинүү аавыгаа хүүхэмсэг зангаасаа болоод ээжийг нь явуулчихсан гэж буруутгадаг тул энэ бүхнийг хараад жинхэнэ шарн гоцоож байгаач угтаа өөрөө яг л аавыгаа дурайсан сэтгнүр амтан болцоход юунд нь ингэж гомдолдог байна хэмээн санагдана. Маргааш нь ангид Сөүлээс Холливуудын оддоос ч хөөрхөн охин ширжиж ирсэн талаар мэдээ ирж бүх хүүгүүд харахаар ухсхийгч
Манай Жинүүл ганцаараа дог царайлан суна. Ердөө л охин найрах асуудал шүү дээ. Юунд нь ингэж сүржигнээд байгаа юм гэж байснаа. Хэдхэн минутын дараа өөрөө охтын анги руу сэмхэн гүгээд оччихсон. Сөүлийн охины цагаан арьс эгдүүдэд царайг хараад шин байж бэлэн боллоо доо гэж бодож байтад Юнсүгийн ширүүн гарц түүнийг яг л барьж идэх гэж байгаа мэд тасалдуулж орхилоо. Тэр шин охинд чинь надад байхгүй юу байгаа юм гэсэн атаархлаа нууж ядан алхах Юнсүгийн өмнөр бүлэглийнхэн нь бүхий мэдлэх нь үнэхээр дог харагдах бөгөөд тэрээр Жинүүг авчир гэж тушаагаад чи охин найрахтаа сайн мэдтэй. Тэгвэл одоо намайг найраад үзүүл яасан юм? Өнөө орой 8 цагт агуулгах дээр уулзъя хэмээн халбаг нуглан сүрдүүлж өөрийнхөө аргаар болзоо нурлаа. Тэр орой Юнсүг хатуу ширүүн төрхөө нууж маш гоё хувцаслаад нүрээ бодсон нь гайхмаар эмгтээлэг харагдаж байсан бөгөөд сайн хөвгүнтэйгээ хийх болзоогооч дэсэн ядан хүлээж байгаа нэлт. Гэтэл Жинүү яаралтай ажил гарсан гэсэн зургаас найзаараа дайлгаад эрхэн байдгүй бүр таг болсон байлаа. Ийхүү урам нь хугарсан Юнсүг гэрлүүгээ харахаар явж байтал нэг залуу гинт өгцөгнөөс нь барьж аваад эвгүүгээр инээхэн тэр. За тэгээд уралсан Юнсүг нөгөө гаж донтны хоолой руу ирс чихэж орхисон бөгөөд өнөөх залуу нь үнэх хэрэгтэй Жинүүгээс сурсан охин найрах шин аргаа туршиж үзэж байсан найз нь болж таарав. Даанч тэр буруу хүнээс сонгосон гарцаагүй том асуудалтай авсаа. Маргааш нь тосгоны амгалан тайван байдал алдагдаж догшин Гуаншигийн бүлэглэс Жинүүгийн сургуультай албан ёсоор дайн зарлаа. Хоёр талын толгойлогчид бие биерүүгээ чулуу шидэлсэн ан ман үзэлцэн эцэст нь Жинүүгийн сургуулийн босс хүч дутан ухаан алдаж унснаар зодон өндөрлөв. Харин Жинүү энэ бүхнээс холхон гэрлүүгээ харахаар явж байтал ард нь Юнсүг яг л сүнс шиг зогсож байхыг олж хараад зодсондоо сандарч твдэн Гуаншигийг хардах байх гэж айсандаа болзоондоо очоогүй хэмээн хамаг байдгаараа гоншигнож эхэллээ. Уурандаа шатсан Юнсүгч түүнийг зангидсан нударгаараа буулгаад авах гэтэл манай Жинүү харин ч нэг энэ бол хайр биш ердөө сүрдүүлэх хэмээн хэлээд амнаасаа болж ахаад л асуудалд орох төглөө. Гэтэл Гуаншиг Жинүүг өөрийнх нь сайн охинтой яриа өдөө зогсож байхыг хараад төвчээр нь алдарч анхааруулга болгож ганц хүчтэй буулгаж авснаа хөөрхий Жинүү өвцөндөө гизээ тэврээд л хоцров. Дээрээс нь муудун авсныхаа төлөө багштаа шийдгүүлж байхдаа Япон хэлний хичээл дээр яагаад зориуд тэг авдаг байна гэсэн асуултад миний өвөөг Японы цэргүүд тамлаж байсан болохоор би тэднийг үзэн яддаг гэж том дуурсан ч тэгвэл англи хэлний дүн чинь яагаад бас тэг байгаа юм? Имэж нь Америкийг үзэн яддаг хэрэгүү гэсэн багшийнхаа асуултанд таг гацаж орхино. Энэ хооронд Жинүүгийн найз Сөүлээс шилжиж ирсэн хөөрхөн охин Минагийн талаар зарим нэг нууц мэдээлэл орж ирсэн нь тэрээр энд төрөөд багтаа Сөүл рүү нүүсэн маш баян арийн хүүхэд бөгөөд сүрьё өвчнөөсөө болоод төрлөх хоттоо буцаж ирсэн гэлээ. Жинүүч энэ боломжийг алдашгүй Минад захаа бичиж үлдээсэн ч охин түүнийг нь огт тоосон шинжгүй байсан бол харин Юнсүг навчин дээрх хайрын зарвсыг хараад л хэн битснийг нь шууд л таньж орхилоо. Ийхүү уулзах цаг болоход Минагийн оронд Юнсүг хүрээд ирхэн тэр. Ийхүү Жинүүч илт урам хугарсан харагдах бөгөөд Юнсүг Минатай адилхан харагдах гэж үсээ 2 хугаан сүлжсэн нь яг л мушгирсан хачин зүршгэл харагдаж байлаа. Мина ирэхгүй чи яагаад түүнд сайн юм гэсэн Юнсүгийн асуултанд Жинүү ердөө л учир нь тэр хөөрхөн гэж хариулснаар Юнсүгийг ч нэг галзуурлал нь урлуулж орхив. Завсарлагын үеэр манай хүүхэмсэг залуу Мина ганцаараа сууж байхыг хараад өнөөх сэтэн хаяг аргуудаа гаргасан ч Сөүлийн охинд огт нөлөөсөнгүй. Харин ч охин дургуйсан босоод явчихлаа. Ингээд сургуулаараа хээрийн аялалд гарахад Мина халуунаар нь ганцаараа зураг зурж суух нь яг л жинхэнэ зураач шиг л харагдана. Түүнийг харсан Жинүүч гайхалтай бүтээл төрхнө гэж хүлээсэн ч цаасан дээр нь ердөө л 3 настай хүүхдийн сараацсан юм шиг хачин зүйлс байх нь тэр. Үргэлжлүүлээд сургуулийн урлагийн үзлэг болоход Мина намуухан англи дуудуулж Жинүү ардаа нь хачин аваа гарган дэмцсэн ч доор сууж байсан хүүхдүүд үхтлээ уйдсан байлаа. Ингээд Юнсүг бүлэглийнхнийхээ хамт тайзан дээр гарч K-pop бүжгэлсэн ч тэдний үзүүлбэр бас л жинхэнэ гамшиг болж хувирав. Хамгийн амар нь Юнсүг бүжиглэнгээ Жинүү рүү сэтэн гаяхад манай хүний биеэр хүйд тааж шар үсэн босох шиг л болов. Удалгүй Жинүүгийн ах нь прокурор болж гэр бүлээрээ нүсэр үдшилэг зохион байгуулахад аав нь Жинүүг ахшгэ байж чадсангүй хэмээн загнаад үдшилэг дээр үйлчлэх хэцүүхэн ажил томлоо. Харин ариг зууж явхад нь Юнсүг энэ бүхнийг хараад өрөвдөнгөө ширтэ зогслоо. Маргааш нь Юнсүг Жинүүд гинтийн бэлэг барьж шин пүүз авч өгөхөд манай хүнч таалагдаагүй мэтэл дүр эсгөв. Гэвч Юнсүгийн уурлаад гутлаа буцаагаад авах гэтэл би
ганцхан энэ удаа л авч байгаа юм шүү гэж маягласаар хоцорхон тэр. Уг нь дотроо бол баярлсандаа хагарчих шахаж байгаа хэрнээ. Дүр эсгэхгүй бол болохгүй. Өвчин түнд бие л дээ. Харамсалтай нь энэ царайлаг залуу шинэ бүзээ өмсөд баяртайгаар гүйж явахдаа азгуйтэж дээрлэхүү гуан шиг гутлаа дээрэмдүүлж орхилоо. Тэр өдөр хичээлийн дараа бороо хувингаар цугтаж эхлэхэд Жино Минад оноо авахын тулд баатарлаг дүр эсгэн шүхэр барьсаар гүйн отсонч хөөхөн охиныг нь хин нэгэн машинаар ирээд аваад явчихв. Урам нь хугарсан тэрээр гартаа барьсан шүхрээ Ёнсогт өгөөд гэрлүүгээ гүйчихсэн чинь дургүйн хөрсөн толгойлогч охин өнөөх шүхрийг нь холоо шидчгээд бороонд орж явахыг илүүд үзв. Маргааш нь Жино шин тактик хэрэглэж зөөлөн олбог худалдаж аваад хөөхөн охины сандал дээр нууцаар тавьсан ч буцаад иртэл олбог нь алга болчихсон байлаа. Хартал Ёнсог түүнийг нь авчихсан. Их замтай нь аргагүй сууж байхын тэр Жиноч маш их уралсан ч асаалттай танк шиг Ёнсогт юу ч хэлж зүрхэлсэнгүй. Дараа өдөр нь сургуулаараа цагаан будааны талбай дээр сайн дурын ажил хийж байтал гинэд Мина орилж хашгираад бөө юм боллоо. Хартал хөл дээр нь хануур хорхой наалтчихсан байж л дээ. Ийхүү Жинууч энэ боломжийг алдалгүй охиныг тэрвэрч эрэг рүү гаргаад хануур хорхойг нь авч хөлнөөс нь хорийг нь сорж байна гэд хамаг хүчээрээ сорж эхлэхэд хануур хорхойд ямар ч хор байдаггүй атал энэ тарихгүй амтэн юуны хорыг сороод байгаа юм бол доо хэмээн бүх хүмүүс гайхаж хоцров. Ингээд Мина эмнэлгийн өрөөнд эмчилгээ хэлэхэд гараад иртэл аль хэдийн харанхуй болчихсон хөдөөний замд гэрэлтүүлэг байхгүй тул охин айсандаа чичирч тэмтчин алхаж яв. Гэтэл гинтэл ард нь гэрэл анивчиж эхлэх ба хартал Жинүү дугууныхаа гэрлийг хасаагаад хүрээд иржээ. Тэр охиныг гэрлүүнд төхүүлж өгье гэхэд Мина татгалзсан ч амьдралд нь ганц тохиох боломжоо алдахгүй гэсэндээ баг зэрэг урд нь гарч дугууныхаа гэрлээр замчилж өглөө. Түүний ачаар Мина автобусны буудал хүртэл аюулгүй алхаж чадсан бөгөөд Жинүү араас нь даган явхдаа яг л зул сарын баяр болж байгаа мэт баярлан хөөхөн охинд лавтаяа оноо авлаа гэдэгтээ бүрэн итгэлтэй байлаа. Маргааш нь Мина нарийн бовны газарт Жинүүтэй уулзаж талархснаа илэрхийлэн бэлэг өгөхөд манай хүнч энэ завшааныг ашиглан гоймон идэж кино үзхийг санал болгов. Гэвч охин татгалзаж орондоо дугуйт тишүүрээр гулгамаар байна гэснээр тэд хаягдсан усан сан руу явлаа. За тэгээд хотын охин маш чадварлаг гулгаж байхад Жинүү болих хөдөлгөөнөөрөө байн унаж туссаар эцэст нь охиныг инээлгэж чадсандаа маш их баяртай байлаа. Удалгүй замын хажууд байсан мотоциклийг Мина нилээд сонирхоод байгаар нь манай Жинүүч бүхнийг чаддаг гэлтэй түүнийг сунлаад явахыг санал болгов. Үүндээ тэр мотоцикл унаж чаддаггүй болохоор нэг танихгүй залуугаар бариулаад өөрөө жолоодож байгаа мэт жүжиглэн явж байлаа. Гэсэн хэдий ч хөөхөн охин түүнийг тэрврээд инээмсэглэж байгаа харахад энэ нь түүний хувьд маш том амжилт байлаа. Удалгүй тэд Ёнсогийн гэрээр дайрч өнгөрөхөд ээждээ баар цэвэрлэхэд нь тусаж байсан Ёнсог тэднийг хараад чимээгүйхэн тотгош орж уйлсан нь ээжийг нь төөрөгдөлд оруулж орхилоо. За тэгээд байн гочдог гоймонгийн газартаа Жинүү Минатай ойрхон сууж аваад сэтэн хаяг ажилдаа шуургалан орлоо. Урдын адил туршлагдсан аргаа хэрэглэж үүгээрч зогсохгүй Жинүү сандран тайлбарлах гэж оролдохдоо санамсаргүйгээр хөхний даруулганаас нь татаад авчихв. Ийхүү охин жинхэнэ галзуурах шахаж түүнийг гаж донтон гэж хараагаас гадна өмсөн өмдийг нь хүртэл загвар муутай гэж гойчлон газрын гаваар ортлон загнаад гараад явлаа. Насан туршдаа ялагдашгүй явсан манай хүнч анх удаа бүтлгүй харийн гашууныг амсаж байгаа нь энэ л дээ. За тэгээд манай хүнч уурандаа өөрийнхөө олз болгосон охидын зургийг урж шүүмжлүүлсэн өмдөө хогийн сав руу чулуудан ангидаа хүн бүрийг гайхшруулан мэгшин уйлд суудаг сүнсгүй амтан болж хувирв. Нэг өдөр Ёнсог Минагийн зүхнээс тамхи олж хараад сүрээтэй байж тамхи татдаг хэрэггүй хэмээн асуухад охин аавал санамсаргүй хийчихсэн байх хэмээн гинэн царайлав. Харин Ёнсог үүнд нь итгэхгүй байгаа хараад Мина түүнийг ариун цэврийн өрөөнд дуудаж тамхи татдаг гэдгийг нь нууцлахыг гуйсан ч Ёнсог мэдээж зөвшөөрсөнгүй. Гэтэл гинэтгэн сахиусан тэнгэр шиг Мина гадуур хувцас тайлж шидэд Ёнсог руу маш тогшноор дайрч өшөглөж эхлэх нь тэр. Ийхүү хоёр охин бие биенийхээ үснээс цулгаалсан зэрлэгээр зодтолсон бөгөөд Мина үндэ ямар ч гинэн амтан биш харин ч хашир сусан гудамжны зодоонч байж таарав. Яг энэ үеэр Жинүү хаалга эвдэн орж ирэхэд Мина газар унаж Ёнсогт дээрлгүүлсэн мэд дүр эсгэж орхилоо. Ийхүү буруугаар ойлгосон Жинүү Ёнсогийг буруутган Минаг босгож байхад хөөргийн Ёнсог хийс хэрэгт хүтгснээ тайлбарлаж чадсангүй. Удалгүй асуудлыг шийдэхээр эцэг эхчүүд нь дуудагдахад Ёнсогийн ээж энгийн хувцастай ирсэн бол Минагийн аав баян чинэлгээ гайхуулан захиралд бэлэг барьсаар орж ирлээ. Тэрээр Ёнсогийн гэр бүлийг баар ажилуулдаг гэж доромжлоход Ёнсогийн ээж хариуд нь
түүнийг урд нь тэдний жорлог зэвэрлдэг байсныг нь бүх хүний өмнө сөхөж тавьснаар хоёр эцэг ихэнч мөн маргалдаад ав. Харин сэтгэлээр унсан Ёнсууг ангидаа орон эз үсээ цуглуулж багштай талархлаа илэрхийлээд сургуулаа орхихоор шийдсэн нь бүх хүнийг цочирдууллаа. Жинүүч түүнийг гунигтайгаар алхан отохыг зүгээр л санаа алдан харж хоцроход Ёнсууг Жинүүтэй холбоотой нэгэн дурсамжаа санаж яв. Баг багтаа тэрээр хичээлдээ гортог авчрахаа мартаад уйлж байхад Жинүү эргэлзэлгүй өөрийнхөө гортгийг түүнд өгч оронд нь өөрөө хатуу шийтгэл хүлээж байсан байж л дээ. Яг тэр мөчөөс л Ёнсуугийн зүрхэнд хайрын оч хасчихсан байж түүний энэ хатуу ширүүн төрхний цаана Жинүүгийн төлөө юу ч хийхэд бэлэн уян зөөлөн нэр төртэй охин нуугдаж байлаа. Очих газаргүй болсон Ёнсууг Жинүүгийн нууц газар руу очиж оройн хурж ирсэн Жинүүд нүүрнийхээ сорвыг харууллаа. Ийхүү Жинүү жинхэнэ буруудан нь Мина гэдгийг зүүдэлсэн ч үгүй. Харин баян аав нь л түүнийг зодож гэж андууран санаа зовж байгаагаа хэлв. Харин Ёнсууг өөрийгөө хичээлдээ муу учраас сургуулаа орхиж байгаагаа хэлээд Жинүүг ухаантай тул заавал их сургуульд орж энэ тосгоноос явах ёстой гэж чин сэтгэлээсээ хүслээ. Удалгүй Жинүү Ёнсуугт им авахаар гараад буцаж иртэл охин аль хэдийн унтаад өгчээ. Ийхүү дэрнийх нь байрлалыг аятайхан засах гэж байгаад санамсаргүй сэрэж гисэн тэр хоёрч хэсэг зуур бие биерүүгээ гүнзгий ширтэлцөв. Жинүүч зориг гарган Ёнсуугийг үнсгээр айжмаар тонгож байтал яг тэр эцэгтэй мөчөд Мина гараад ирэхэн тэр уурандаа галзуурах шахсан хотын охин цонх руу чулуу шитгэхэд Жинүү Ёнсуугийг тэр чигт нь орхиод л өнөөх өрхөн охиныхоо араас тайлбар тавихаар гүйж одлоо. Харин хайртай залуудаа хаягдсан Ёнсууг гомдолтой хөтлөгдөн гудамжаар дэмий тэнүүжилж яваад гуаншигтэй таарчхав. Дээрлгүй амтэн түүнийг Жинүүдэд тотонсон байх гэж хардаж байцааж эхлэхэд Ёнсууг үүнийг үхэлсэхийг ч хүссэнгүй. Зүгээр л эргэж алгасан гуаншигийн харталтыг улмал өдөөж орхив. Маргааш өглөө нь гуаншиг бүлэглэлээ дагуулan Жинүүдэд тооцоо бодгоор ирэхэд сургуулийнхын босс эхлээд түүнийг хамгаалж байснаа. Жинүүгийн өнөөх сэдэг хайсан богино үстэй охин чихэнд нь нэг зүйл шиврэнгүүд л бодлоо шууд л өөрчлөв. Тэр охин яг үндэ сургуулийн толгойлагчийн төрсөн дүүн бөгөөд үйлийн үр гэдэг хэнийг ч тойрдоггүй. Манай хүнч тултал мэдэрлээ. Бүр Жинүүгийн хамгийн сайн найзууд нь хүртэл амиа бодоод цухтаж байхад зөвхөн Ёнсууг л энэ мэдээг дуулаад түүнийг аврахаар яаран ирэв. Тэрээр бүлэглэлийнхний өмнө нэр төрөө хамгаалж хэрвээ Жинүүгээр дахиж оролдвол гуаншигийг нүүрлөө хүчил цацна гэж сүрдүүлээд түүнийг аварч чадлаа. Гэвч Жинүү аврагчдаа баярлахын оронд хайрын гурвалжинд орсондоо уурлаж Ёнсуугийг артаа өрөвдөлтэйгээр үлдээгээд зориуд урд нь гаран алхлаа. Харин Ёнсуугийн урам хурхарч буцаад ирэхдээ Жинүү эцэст нь түүнээс яагаад үрд нь ийм сайн байдгийг нь асууж өөрөө ч бас Ёнсуугт сэтгэлтэй байснаа хүлээн зөвшөөрөв. Гэхдээ аав нь Ёнсуугийн ээжтэй холбоотой байсан хэмээн бодож ирсэн учраас энэ сэтгэлээ үгүйсгэж түүнээс хөндөрч явснаа хэллээ. Ийхүү Жинүүг ийм амархан бууж өгсөнд гомдсон Ёнсууг нандинан хадгалсан өнөөх гортгоо гол руу шидчихээд нулимстайгаар алхаж одлоо. Гэвч үүндээ энэ бүхэнд учир байжээ. Аав нь ажиллахаар хол явчаад 8 жилийн дараа эргэж ирсэн өдөр нь Жинүүгийн ээж гэрээсээ явсан өдөртөө таарж байжээ. Аав нь сэтгэлээр унаад сохтуу явахт нь Ёнсуугийн ээж тусалж байсныг Жинүү хараад аавыгаа эхнэрээ явуулчихсан хүүхэмсэг амтан Ёнсуугийн ээжийг гэр бүл өмүүлэгч гэж буруугаар ойлгож үзэн ядах болсон нь энэ байж л тийм. Маргааш нь Минаг гуаншигийн бүлэглэл хулгайлахад аз болж багш нараа цаг тухайд нь мэдэж аварч чадлаа. Жинүү өсөн сэгсээсэн Минаг хараад зүгээр эсгийг нь асуутал охин түүнийг алгадаж хамраас нь цус гаргаад надад сайн л юм бол гуаншигээс өшөө авч түүнийг алах ёстой шүү хэмээн хашгирав. Ийхүү хайрандаа сохорсон манай залууч туулаа шиг хулчгар хэрнээ. Гуаншигийг олохоор хутга барин оцсон боловч нүүр тулахтаа үхлээ зодолж орхихон тэр бүр гэртээ ирээд өшөөгөө авах гэж тулааны урлагаар хичээлж эхэлсэн ч хөдөлгөөн нь хитрхи болих харагдаж байсан амь насанд нь санаа зовмоор. Харин Ёнсууг сөөл рүү явах тасалбараа харж суудал гуаншиг ирж Жинүүгийн амиар сүрдүүлв. Ийхүү Ёнсууг хайртай залуугаа аврахын тулд толгойлогчийн судлаасаа буугаар шидэж гуаншигт хизээч чамд сайн байгаагүй гэж хатуу хэлээд явууллаа. За тэгээд доромжлогдсон гуаншигч октийн бүлэглэлийн Ёнсуугийн орлогч эрх мэдэл шунсан уруугч охинд шилжүүлж өгөв. Тэр даруй өнөөх уруугч Ёнсуугийг бүлэглэлийн хуулиар шийдэхээр ирсэн ч Ёнсууг Жинүүг л хэсэн мэндүүлдэхийн тулд огт эргэлзэлгүйгээр зогссоор тэдний зодуурыг төвчин өнгөрүүллээ. Харин кунфугээ хэд хоног шаргуу
шууд авсан Жинүү өөртөө нилээд итгэлтэйгээр Гуаншигтэй тулдгаар очлоо. Тэрээр энэ удаад дээрлгүй амьтанд дахиж гар хүрч чадахгүй гэдгийг сануулад Минагаас хол байхыг хатуу анхааруулсан боловч чиний дүү надаас болоод гэрээсээ цухтаагүй шүү дээ гэдэг үгийг хэлэхгүй байж чадсангүй. Ингээд л байдал буруугаар эргэж Гуаншиг болон түүний бүлэглийнхэн Жинүүг ахаад л нэг сайн хашрааж орхив. Гэртээ нүүр ам нь хөхөрч гисэн эрэхтэн аав нь түүнийг октоос болж задлаа гэж загнахад Жинүү тэсэлгүй аав таны хүүхэмсэг болохоор л ээж яваад өгсөн шүү дээ хэмээн хашгичин урлав. Ийхүү байдал хурцдсны дараа ах нь дундуур нь орж олон жилийн нууцыг дэлгэсэн нь Жинүүгийн хувьд аянга нэргэгшгэл болов. Учир нь ээж нь өөр эрттэй хамт байхын тулд гэрээсээ явсан бөгөөд аав нь хүүхдүүдэд шархлуулахаас айсандаа энэ бүхнийг нууцалж эхнэрээ буцаж ирнэ гэж найдан эд зүсийг нь одоо хүртэл нандинан хатгалсаар ирж л дээ. За тэгээд аавыгаа болон Янсуугийн ээжийг олон жилийн турш хэлсээр үзэн ядаж байснаа Жинүү дөнгөж сая л голдоо ортол ухаарав. Маргааш нь Жинүү найзаасаа Янсууг өөрийг нь хамгаалахын тулд бүлэглийнхэндээ өгтлээ задуулсан ч шүд зуун дэвцэн гэдгийг сонсоод зочролд орлоо. Гуаншиг түүнийг яагаад тэр чам шиг усан тэнэг амьтны төлөө өөрийгөө золиослох ёстой юм бэ гэж доромжлоход Жинүүгийн төвчээр эцтэй алдагдаж жинхэнэ галзуурсан мэт дайрч эхлэв. Хэдий оройцсон ч гэлээ сахиусан тэнгэр Мина түүнийг өөрийнхөө төлөө өшөө аваасаа гэж хэрэглэж байсан бол Янсууг үргэлж түүнийг хамгаалахын тулд амиа золиослоход бэлэн байсныг тэр ойлгосон юм. Хэдийгээр Гуаншиг шиг мэрэгжлийн зодоончийг барахгүй дахиад л зодуулж хурдалж буй галт тэрэгнээс түлхүүлсэн ч Жинүү эцсийн хүчээрээ түүнийг хүрэмнээс зурснаар тэр хоёр хоёулаа гол руу унаж орхилоо. Жинүү уснаас төрүүлж гарч ирээд гутлаа шүүрч аваад Янсуугийн гэрлөө амьсгаатан гүйсэн ч аль хэдийн оройцсон байв. Янсуугийн үлдээсэн цагтлаас түүнийг Сөүл рүү явах галт тэрэгэн суусан болохыг дуулаад тэрээр газар сүхрэн унаж уйлж эхэллээ. Янсууг захиандаа өөрийнх нь бүх ертөнц үргэлж Жинүү байсан гэдгийг одоо харин өөрийнхөө амьдралын зорилгыг олохоор явж байгаагаа бичээд Жинүүд олон ном үлдээж мөрөөдөлтөө хүрэхийг хүсжээ. Түүнийг ямар их гүнзгий хайрлаж байсныг мэдэрсэн Жинүү харамслын нулимсдаагаар л хоцров. Маргааш нь хөөрхөн охин Мина хайрын цагтаа хэлхээж уулзгаар урьсан ч Жинүү очсонгүй. Орондоо түүний өгсөн хутгийг нь буцааж явуулснаар залуухан плейбой маань эцэст нь жинхэнэ эр хүн болж төлөвшснөө харууллаа. Цаг хугацаа харавсан сум шиг өнгөрч Жинүү хөдөө аж ахуйн их сургуульд онц дүнтэй тэнцсэн бол Янсууг хотод оёлын үйлдвэрийн ажилчин болон шаргуу ажиллаж байв. Төд удалгүй Жинүү ганган гихчин хуцлаад Янсуугийн ажилдаг үйлдвэрт гинтийн зочин болон ирлээ. Тэрээр араас нь гарч ирэн цэцгийн баглаа өгч Янсуугийн гол руу шидсэн өнөөх нандин гортгийг нь хүртэл олж аваад ирсэн байхан тэр. Ийхүү манайх хоёр гар гараасаа барилдсан үйлдвэрийн үүдэнд өнсөлцөхөд зэрлэг балмад залуу насныхын шуурга намдаж тэд эцэст нь амьдралынхаа жинхэнэ аз жаргалыг хамтдаа олж буйгаар энэхүү кино маань төгсөж байна. За ингээд кино таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарж дэмжихээ битгий мартаарай.